Нэг литр ус нь тийм их биш учраас тэр зөвхөн килограммын жинтэй. Гэхдээ одоо 6 литр усны жин хичнээн болохыг төсөөлөд үзтээ. Иймэрхүү тоон хязгааргүй өндөрт тээвэрлэхэд хичнээн хүч шаардлагатай бол зөвхөн нэг цагт. Энэ нь онцгой ачааг хоорондон салгахыг оролцуулсан онцгой үйлдэл юм. Хүнд ачаа буюу хүнд ус онцгой хүнд бөгөөд энэ усанд шумбагч мотор ноцоос дээрх тэдгэрийн нөлөөллийг оролцуулна. Гэхдээ хэрвээ энд ажиллаж байгаа онцгой хүчнүүд нэг нэгийг тэнцвэржүүлэхгүй бол яах вэ? Ачаа шууд л 0 болох болно. Хамгийн сайжруулсан ноцоосны технологиудын нэг нь энэ зарчим дээр наривчлан тулгуурласан. Энэ нь нэлээд их гүнээс ихэнх хэмжээний усыг шахах хүчин чадалтай. 1500 метрийн гүнээс цаг тутамд 6 сая хүртэлх усыг шахах чадвартай. HDO буюу хүнд даацын олборлолт нэлээд удаан хугацааны хэрэглэн зориулсан бүтээгдсэн болно. Их хэмжээний ус болон гүн нь хоёр хүчин зүйл болох ба эдгээр нь нэг цорогч усны мотор ноцоос дээр онцгой ачаалал өгдөг. Ноцоосны ачаалал ихсэхэд тэнхлэгийн эргэл бас ихсч ноцоос хөдөлгүүр сайлныг дээрх хэрхэн хүчийг хэрэглэнэ. Үр дагавар нь систем нь цагаас өмнө унтарч мөн хэтэрхий их ачаалал хүнд илэгдэл болон таслал гарна. HDO хүнд даацын олборлолтоор хоёр эсрэг эргэлтийн гүний мотор ноцоос нь цуваа барилтад ажиллаж үргэлжлэх ноцоосны голоо залгардана. Давхар суралтын дизайны тулсамжтайгаар идэвхтэй хүчнүүд нь бие биенээ тэнцвэрлэнэ. Нэгжийн хувьд энэ нь 0 хэвлэхийн тулгуур болон минимум ачаа гэсэн утгатай. Үр дүн нь элэгдэл болон тасалдал нь ихээхэн багасч 20 жил болон түүнээс илүүтэйгээр үйлчилгээг зөвлөх чадвартай. Одоо энд энэ хэрхэн ажиллах талаар ноцооссон зүйл нь дээд болон доод сорох хэсгээр дамжин HDO-д нэвтэрч орно. Хоёр ноцоос нь хоёулаа хүчин чадлыг хагасыг нь ноцоосны дунд үе хүртэл бүтэн даралтайгаар хилжүүлнэ. Хэлбэлцэлтийн үе шатны урсгалыг нэгтгэх ба үүнийг гаднах харьцуулсан сувгаар дамжин даралтын шугам руу чиглүүлнэ. Хоёр ноцоосын хоорондох ажлын салбар нь тэнхлэгийн тулгуурын бүрэн оруулалтыг хангах ба мөн ноцоосны гадна талыг сорогч хурдыг хагаслана. Энэ сорох нээлтийн эргэн тойрны худгийн ханыг хамгаалах ба мөн зэврэгч тохиромжгүй бодисуудын нэвтрэлтийг багасгана. Ноцоос нэг бүрийн үүрэг нь өрмөцөө. Ийм учраас HDO тодголтой ноцоос нэг бүр нь нэг удаагийн. Энэ нь тань зориулан стандарт модулаас халгаар хийлгэсэн. Нарийн тохиргоотой гидравлик нь дээд зэргийн бүтээмжтэйгээр хүссэн үйл ажиллагааны зорилгод хүргэх дээд зэргийн тохиргоог зохицуулна. Тухайн хамаарагдах үйл ажиллагааны нөхцөлд онцгойлон тохирох материалуудыг өндөр чанарын сонголт нь үйл ажиллагааны найдвартай байдал болон онцгой удам үйлчлэгээний баталгааг хангана. Илэгдэх хэсэг нь цэвэрдэггүй болон үргэдэхгүй материалаар хийгдсэн ба бүх чухал нэгдлүүдийг хамгаална. Бүр нэлээд хүнд өмсөлч гэсэн шүү. HDO нэг бүр нь
хүн дүүргийн моторын үүргийг үзүүлэх ба энэ нь энерги дамжуулалтын хөндлөн секс болон дамжуулалтын алдагдлыг багасгана. Манай MCT хөрвүүлтийн технологийн ачаар HDO нь маш халуун температурт үнийг хүйтнийг хадгалдаг нь батлагдсан. Давхар цорох HDO технологи нь дэлхийн худаг ажилуулагчдын итгэлийг болсон. Энэ нь Нобель тэнхимийн тулгуурын дээд зэргийн найдвартай үйл ажиллагаа болсон. Мөн 20 болон түүнээс олон жилийн үйлчлэгээний амьдрал. Мөн 90%-аас дээш гойд сайн бүтээмжтэй өндөр өртгийн ашигт ажиллагаа. Гол ашигт нь цаг тутамд 6000 м3 хүртэлх болон илүү хүчин чад. Дээд тал нь 1500 м-ээс илүүтэй. Хүчтэл нь 14000 вольтоос дээш. Цахилгаан нь 6000 кВт. Хурд нь минутанд 3,600,000 эргэлттэй. Температур нь 75 градусын Цельсиус хүртэл. HDO буюу хүн даацын олборлт. Удаа хугацааны хэрэглээнд тань зориулан бүтээгдсэн юм а.